За сайн байна уу. Япон хэлний хичээл. Япон хэл хамгийн гол нь Монгол хэлтэй 4% ойролцоо учраас монгол хүмүүс их тохиомжтой. Бодохгүйгээр ярихад л нөгөө угийн дараалал найзлан байна гэсэн үг шүү дээ. Ганцхан хэцүү юм байдаг ханц. За ханц Япон хэлний төвшин энэ таваас энэ нэг хүртэл 5 төвшин байгаа. Энэ 5 нь болохоор хамгийн анхан шатны төвшин, энэ нэг нь хамгийн төвшин. Тэгээд энэ тав авахын тулд 112 ганц зээлж хэвээр байна. Тэгээд ихтэй би ганцын зээлчүүд ер нь Япон хэлний ганц асуудал ганц. Ганцын зээлчтэй бас нэг шууд зээлчгэд жоон төвхтэй дүрс учраас доторх гол утгуудыг ойлгож зээлжих гэж оролдож байна. За тэгэхээр эхний даалгавар бол энэ 7 хоногт 20 ханцаа зээлжих яасан. 112-оос 20-ыг. Гэхдээ энэ 112 ханцны жигсаалтыг би чамд явуулчихна. Энэ интернетээс харах шууд байж байгаа. Энэ 512 ганц. Тэндээсээ хамгийн амархан зээлэхэд амархан ихний 20 ганцын тэмдэглээд надад явуулчих. Тэгтээ тэрэн дээр анхаарах юм болохоор нөгөө жоон төстэй ганцууд жишээлбэл бид нар хүн ам гэсэн ганцуудыг үзсэн байгаа. Тэрний орсон дүрсүүдийг эхлээд нь зээлжүүл чамд арай амархан байж магадгүй.